За, сайн байцгаана уу? Минь подкастын Янжаа байна. Сайн байцгаана уу? Око байна. Сайн байцгаана уу? Бачим байна. За, сайн байцгаана уу? Бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр бид гурав дахь подкастаараа ингээд та бүхэнтэй уулзч байна. Тэгээд өнөөдрийн подкастаараа бид нэр болохоор бас нэг Монголд ч гэлтгүй олон улстай ч мөн бас айгүй тийм том одоо асуудал болоод байгаа сэдв буюу донтолтын талаар ерөнхийдөө ярих гэж бодлоо. За тэгээд ер нь яагаад донтолтын талаар бид нэр бас ингээд тодорхой хэмжээний ойлголттой болох хэрэгтэй вэ? Яагаад донтолтыг ярьж байна вэ гэхлээр 100 хүн тутамд 6 нэм донтолттой байдгаа гэсэн юм одоо үзүүлэлтүүд байдгийм байна. Тэгээд Монгол улсын хэмжээнд ч гэсэн ерөнхийдөө бол энэ донтолт бол одоо маш их нэмэгдэж байгаа. Тэгээд сүүлийн үед тэгээд өмнө нь бол одоо бидний хамгийн сайн мэдхээр одоо архины донтолт байсан. Тэгээд дээрээс нь мөн одоо PC тоглоом байсан. Тэгээ сүүлийн үед одоо ковидоос хойшоогоо ковидоос жоохон өмнөхөө эхэлсэн одоо мөрөжид тоглоомын донтолт гэдэг бол бүр асар их байгаа. Тэгээд яг энэ үзүүлэлт одоо тоон үзүүлэлтүүд нь ч гэсэн мөн адилхан яг л одоо сэтгцэн эрүүл мэндийн төвд хэвтэж имжлүүлж байгаа хүмүүсийн дийлэн хүмүүс нь одоо яг л ийм адилхан одоо донтолтын шалтгаантай хэвтэж байгаа тийм. Тэгэхээр одоо энэ сэдвийг бид нар бас хөндөх айгүй одоо шаардлагатай байна. Тэгээ дээрэс нь одоо эргэн тойрондоо ч юм уу те донтолттой хүмүүс байгаа бол тэднийг бас анзаарах хэрэгтэй юм байна. Тэгээд одоо мэрэгжлийн хүмүүст нь хандах хэрэгтэй байна гэдэг үгнээс энэ талаар ер нь өнөөдөр ярих гэж бодлоо. За тэгээд ерөнхийдөө бол донтолт гэж яг юу яг ер нь яг ямар үед бол донтолт гэж хэлээд байгаа вэ? Тэгээд мөн бас ямар байдлыг одоо донтолт гэж шижиглээд одоо мэрэгжлийн хүмүүст хандах ёстой вэ? Одоо тэр талаар би огоос гэж бодлоо л доо. Донтолт гэдэг нь болохоор одоо миний харж байгаагаар хүмүүс донтолтыг муу зуршилтай ч юм уу буруу зуршилтай айгу андуурч ойлгоод байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг уг нь бол энэ хоёр чинь ингээд шал өөр хоёр асуудал. Муу зуршил гэдэг бол бид нар ингээд одоо нөгөө нэг маш олон төрлөж болно шүү дээ. Одоо жишээлбэл хоолны дараа амттай зүйл идэх ч юм уу тийм энийг ингээд зарим хүмүүс муу зуршил гэж боддог. Эсвэл эрт унтаж чаддаггүй гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр энд нар бол ингээд бид нар хүсэх юм бол ямар нэгэн одоо өөрчлөлтийг хийгээд ингээд өөртөө хүсээд өөрчилж болохоор зүйлс ахгүй юу. Тэгвэл донтолт гэдэг маань болохоор яг нөгөө нэг тархины үйл ажиллагаанд тухайн бодисын нөлөөнд эсвэл тухайн зан үйлийн нөлөөнд өөрчлөлт ороод тэгээд тухайн одоо бодисыг хэрэглэхгүйгээр аль эсвэл зан үйлийг хийхгүйгээр тий хүн ингээ өөрийнхөө амьдралыг төсөөлж чадхаа болчдөг. Тэгээд тэр нь ингээд байнга давтагдаад тодорхой хэмжээний давтамжтай тий тухайн хүний амьдралд өрнөсөөр агаад тухайн хүн өөрийнхөө хяналтыг алддаг. Тэгээд шийдвэр гаргах одоо чадамжгүй болдог ч юм уу тий. Тиймэрхүү одоо зүйл явагддаг. Энийг одоо энгийн үгээр тайлбарлах юм бол донтолт нь бол яг ийм зүйл агаад байдаг. Тэгэхээр нөгөө нэг бидний тархинд чинь болохоор одоо таашаал урамшууллын төв гэж байгаа шүү дээ. Тэр нь болохоор одоо бид нар нөгөө нэг магтаал сонсохоор ч юм уу шагнал авахаар ч юм уу ингээд бидний амьдралд гоё зүйл тохиолдохоор тухайн төв ингэж өдөөгдөж биднэрт гоё мэдрэмж өгч идэг. Тэгэнгүүт яг нөгөө донтолтын үед болохоор яг тухайн бодисоос юм уу тухайн зан үйлийг хийж ижил хүн одоо таашаал авдаг тухайн төв нь өдөөгдөж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр яг энэ зүйл байхгүй л бол тухайн хүн амьдралаас ингээ гой мэдрэмж авахаа болчдөг ч юм уу те сэтгэл ханамж авахаа болчдөг гэсэн үг. Тэгээд өөрөө ингээд ойлгоод за би энийг ингээд би болох ёстой шүү. Энэ ингээд надад муугаар нөлөөлөд энэ гэдэг юм уу те мэдж байгаа мөртлөөсөө яг зогсоогоод болчихъя гэхээр болж чадахгүй бүр ийм хяналтгүй болцсон байгаад идэг гэсэн үг. Тэгээд энэс болоод өөрийнх нь одоо сэтгэл зүй мэдээж тухайн хувь хүний өөрийнхөө сэтгэл зүй те дээрээс нь мэдээж биеийн эрүүл мэнд за тэгээд өдөр тутмын амьдрал ажлын бүтээмж дээрээс нь тухайн хүнийг хүрээлж байгаа гэр бүлийнхэн найз нөхөд гэдэг тэднэрт бас ингээд сөргөөр нөлөөлж хор уршиг үзүүлж яадаг. Тэгэхээр донтолт гэдэг бол яг ганцхан хүнийг ганцхан хүнд хамаарсан асуудал бол биш байдаг. Яг ингээд маш олон хүнийг ингээд нэг том бүтэн хүрээллийг тий хамаарсан асуудал байдаг. Тэгэхээр нэг л хүн уг нь бол өвдөд байгаа юм шиг мөртлөөсөө эргэн тойрных нь бүх хүмүүс ямар нэгэн сэтгэлийн зовлон шаналлт тий автцсан явж идэг тийм зүйл байдаг. Тэгээд яг нөгөө муу зуршил гэдэг маань болохоор бид нар өөрсдөө өөрчилж чаддаг зүйл донтолт гэдэг маань болохоор ер нь бол бидний дотоод тархины үйл ажиллагаанд өөрчлөлт оруулдаг нэг ясандаа архаг өвчин гэж хэлж болно. Харин яг тийм тэгээ донтолт гэхлээр ерөнхийдөө бол сая яг огогийн маань хэлснээр болохоор яг
1 сар буюу түүнээс дээш хугацаанд одоо олон давтамжтай үргэлжилж байгаа тий тухайн хүний одоо альва нэгэн үйлдэлийг хийхэд, авахад, хэрэглэхэд тухайн үйлдэлүүд нь тухайн хүний одоо контролоос хэтэрсэн тий тухайн хүн захирч чадахгүй байх. Үл захирагдах одоо тийм зүйлүүдийг тийм одоо үйлдэл давтамжтайгаар ингээд явагдаад тэгээд тэр нь тухайн хүний амьдралын чанар, амьдрал, эрүүл мэнд одоо биеийнхээ сэтгэлийн эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлж явах юм бол ер нь донтолт гэж хэлээд байгаа тий. Тэгээд ерөнхийдөө бол яг ингээд харж байгаад хүмүүс л болохоор тэгээд байхгүй юу. Нэг юу энэ наа чи яг нэг хаяа аяал нэг ингээд нэг яг мөрөдө тоглоод идэв юм ч юм уу. Эсвэл хаяа аяа арх уугаад идэг ч гэдэг юм уу тий. Тэгээ яг энэ хаяа аяа гэдэг ойлголт нь ч юм уу байдал нь одоо доороо 6 сараас дээш үргэлжилсэн. За цаашлаад 12 сараас дээш үргэлжилсэн бол энэ өөрөө донтолт гэдэг одоо категорид ер нь явж орох гээд байгаа тий. Тэгэхээр энийг бас хүмүүс амар сайн анхаарч явах хэрэгтэй юм шиг надад санагдаад байна. Тэгэхгүй бол ингээл за хаяа яа гэдэг юм чин дээ гэл ингээл хаяа юм чин дээ гэдэг ингээ хажууд хүмүүс нь ч гэсэн нэг ингээд тоодоггүй, өөрөө ч тоодоггүй тэрийг их юм бодож үздэггүй тий. За нэг ерөнхийдөө бол нэг тийм байгаа юм. Тийм тэгээд нөгөө нэг хүмүүс чинь ингэдэг шүү дээ. Ингээд одоо жишээлбэл имлэг дээр хүмүүсээс асуумж аваад тий та ингээд арх уудаг ууч гэдэг юм уу тий асуумж аваад асуунгой болохоор тэгэл баяраар л уудаг шүү дээ ч юм уу тий эсвэл нэг хай ажлынхантайгаа гарахаараа л уудаг шүү дээ. 7 хоногт нэг л удаа уудаг шүү дээ гэ тэрийг ингээд юусаа асуудал гэж бодохгүй. Гэхдээ яг тэр зүйлгүйгээр одоо баяраар арх уухгүйгээр ч юм уу 7 хоногт нэг удаа ажлынхантайгаа гарахгүйгээр юм уу тухайн хүнд ингээд нөгөө амьдралын таашаал мэдрэгдэхэ болцсон байгаа гэдэг. Тэгэхээр ингээд бидний энгийн гэж боддог зүйл хүртэл аль хэзээний донтолт нэг хэсэг болцсон явж ах магадaltaй байдаг гэсэн үг юм бол. Тийм тийм. Тэгээд ерөнхийдөө бол одоо энэ за хэдүүлээ одоо ингээд донтолтыг ер нь тодорхойллоо шүү дээ. Тэгээд тэгэнгүүт яг донтолтын одоо энэ шалтгаан нь ер нь яг ямар шалтгаан зарим хүмүүс бас асуудаг байхгүй юу? Энэ суурь сэтгэл зүйн асуудалтай хүмүүс ер нь дондох магадaltaй байд юм уу? Эсвэл донтсныхоо дараа ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай болдго юм уу гэд хүмүүс бас суугаад байдیں۔ Энэ тал дээр ер нь юу гэж бодож байна? За миний бодлоор донтолт болохоор яг хүмүүжлийн асуудал бол биш гэж бодож байна. Америкт болохоор яг архинд тийм донцсон бүр яг ангаахын бүр яг онш байдаг. Эсвэл архинд донцсон онш эсвэл өөр ямар нэгэн тийм хар тамхиных нэрийг оруулаад тийм донцсон яг хүнийг оншилдог. Тийм болохоор бүр ингээ системээрээ энэ нь зөвхөн хүний ухамсарын асуудал биш. Энэ бол бас хүний юм яг тийм оншиж болохоор яг юм одоо юм сэтгцийн эмгэх юм шүү гэдэг миний бодлоор арай илүү хүлээн зөвшөөрсөн санагддаг. Тэгээд тийм болохоор дүн охоогоо хэлсэн шиг энэ зөвхөн хүний ухамсарын асуудал биш шүү. За тэгээд шинжилгээ ухааны талаас нь миний хамгийн ингээд сонирхолтой хичээл дээр нэг сурсан юм нь болохоор одоо манай түрүүнд Ока түрүүнд хэлсэн тийм таашаалын хэсэг гэж байгаа шүү дээ тийм ээ. Ямар нэгэн хүнээс магтаал аваад эсвэл арх уугаад яг тэр нэг таашааллынх нь хэсгийнх нь нейротрансмиттер нь мэдрэлийн сэтгэлийн дамжуулагч нэг ингээд тэрнийх нь нэр нь болохоор допамин гэж байдаг. Тэгээд тэрийг монгол зарим хүмүүсд мэдж байгаа. Допамин болохоор одоо чинь кофе уух, гүүх, арх уух бүх юм одоо бүр яг манай хичээл дээр болохоор бүр бүх хар тамхи болон одоо тэг кофе явах гэх мэтчлэн бүх зүйл хэрэглэхээр яг допаминых нь яг тэр таашаалын хэсэгт яг дандаа ихсэж идэг. Харин бидний ингээд шинжилгээ ухаанаар ингээд сүүлийн хэдэн жил олсон юм болохоор одоо жишээлбэл архийг нэг жишээ авъя. Ингээд арх хамгийн анхны хэдэн удаа уулаа гэхээр допамин нэлээд дэш өсч идэг. Харин допаминаас гадна дараагийнх нь болохоор опиод хэсэг гэж байгаа тархинд тэр нь болохоор яг аз жаргал төрүүлдэг. За допамин болохоор яг хүний хүсдэг одоо тэр нейротрансмиттер, опиод болохоор яг аз жаргалыг гэж бодох юм бол донтолтын шинжилгээ ухаанаараа одоо архич юм уу ямар нэгэн хар тамхи хэрэглэх тусам тэрхүү допаминых нь хэмжээний хэвэндээ хүсэлэдэг. Хүснэ нь ингээд яг хэвэндээ хараа яг тэр аз жаргал төрүүлдэг нь багаар ингээд доошиж идэг тархинд нь. Тийм болохоор та бүхэн хэрэг анзаарсан бол өөрний хүмүүс анзаарсан бол ингээд арх угаалаадаг сүлээрээ ингээд бүр гойж санагдахгүй угаад ч ингээд сэтгэл аз жаргалтай болохгүй эсвэл хар тамхи байх юм бол ингээд аз жаргалтай болохгүй тэгсэн хэмээл яг ингээд донтцсон ингээд дахиад арх уу гэд хэрвээ яг тийм
зүйлийг та бүхэн гэрээхэндээ ч юм уу өөртөө ингээд харж байсан бол тэр нь яагаад гэхлээрэ аз жаргалынхан neurotransmitter нь ингээл багаар багасаалаад хэрэглэх тусам харин ингээ хүснэ нь хэрэндээ байгаад гэдэг. Тийм болохоор та бүхэн ингээд эхлээд ингээд жаргалтай болох гэдэг уучсан сүүлээрээ бүр жаргалтайж болохгүй зөвхөн тэр донцноороо л яваад байдаг. Тийм болохоор би яг энийг би яг хичээлдээ сураад энэ ингээд айгүйх ингээд бас мэдхэд хэрэгтэй юм байна гэж бодож байсан. За тэгээд дараагийнх нь нэг зүйл нь болохоор бидний хичээлдээр бас сурч ирсэн юм дээр одоо чинвэл Америкийн донтолтын төвөн дээр одоо ингээ архин донцсон 10 хүний 4-өөс 6 нь бүрээ генетикийн хүчин зүйлтэй буюу одоо тэр 4-өөс 6 хүн нь 10 хүний аав ээжийн юм нэг нь яг тэр төрсэн биологийнх нь аав ээж нь яг тийм донтолтын гентэй байдаг гэх юм уу та. Тийм болохоор бас донтол гэдэг чинь та тийм юм тийм донтчих гад байдаг бас их тийм зантай хүмүүс байдаг шүү. Тэгээ тийм болохоор иймэрхүү ингээд шинжлэх ухааныг нь бас ойлгоод авах юм бол бас зарим тийм ингээд хоёр хүн зэрэг яг архиугаад явхад нэг нь донтчих нэг нь ингээд илүү донтох магадaltaй гений нөлөөгөөр тийм болохоор энийг тайлбарлая гэж бодлоо. Тийм яг ерөнхийдөө бол энэ донтолтын одоо яг энэ Бачимгийн сайн хэлснээр энэ шилтгаан одоо хүчин зүйлүүд нь болохоор яг нэг айгүй олон хүчин зүйлүүд ерөнхийдөө байгаа. Ганц хүчин зүйлээс бол донтолт өртөөс үүсэж байгаа юм биш те. Яг сайн хэлснээр удамшлын шилтгаан байж болж байна. Хоёрдугаар гэх юм бол одоо орчны шилтгаан байж болж байна те. Тухайн хүний амьдарч байгаа байж байгаа байдал байж болж байна. Эсвэл бас хөв хүний тэр онцлог нь байж болж байна те. Тэгэхээр айгүй олон шилтгаанууд байгаа л да. Тэгээд ерөнхийдөө бол одоо яг энэ сүүлийн тэр үеийн одоо янз бүрийн судалгаануудаас ингээд хараад ахад ялангуяа бас нөгөө бага насны хүүхдүүд одоо бага насны хүүхдүүд буюу өсвөр насны хүүхдүүд яг өөрсдөө тийм нөгөө аюул эрсдэл үүрэх сонирхол нь айгүй өндөр. Тэгсэн хэрнээсээ шийдвэр гаргах одоо тэр одоо урд тархин дээр яг шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Тэр шийдвэр гаргалт нь маш муу байдаг. Тэгээ ийм үе дээрээ хүүхдүүд болохоор янз бүрийн зүйлд донтох, тэг янз бүрийн зүйлийн одоо янз бүрийн зүйлд одоо ингээ автах магадлал бас өсвөр насны хүүхдүүдэд айгүй их байдаг. Тэгээ дээрэс нь ингээд одоо өсвөр наснээр ямар нэгэн зүйлд донтолттой байсан хүмүүс эргээд насан турш хойно өөр бусад одоо айрагч гэдэг юм уу хар тамирч гэдэг юм уу те өөр зүйлүүд бас донтох магадлал нь байдаг. Энэ нь бас нөгөө хүүхний хүчин зүйлд нь ер нь бол орж байгаа юм. Тэгээд ерөнхийдөө бол энэ нөгөө донтолтын шилтгаан одоо ингээд хүмүүс бас айгүйх асуудаг. Энэ анхнаасаа сэтгэл зүйн асуудалтай байж байгаад ер нь тэгээд донтох магадлалтай байдаг юм уу тийм хүмүүс эсвэл бол зүгээр одоо нөгөө нэг донцсны дараа сэтгэл зүйн асуудлууд үүсдэг юм уу гэдээ айгүйх асуугаад идэв хүмүүс. Тэгэхээр аль нь нөгөө нэгээ дэмжиж явдаг гэх юм уу. Эхлээд магадгүй суурь хүчин зүйл нь одоо аль дөрөвний хэлсэн нөгөө нэг тухайн орчны төлөөтэйгээр бас донтолт үүсэж ийн гэдэг тэгж байгаа шүү дээ. Тэр нь болохоор магадгүй за нэг эхний сценарио нь магадгүй одоо тухайн одоо миний байгаа орчин одоо магадгүй миний найз нөхөд ч юм уу те янз бүрийн донтолттой байх юм бол би бас тухайн донтолтод автагдаад орох магадaltaй. Хоёрт гэх юм бол дээрэс нь магадгүй миний одоо орчноосоо авж байгаа эргэн тойрны хүмүүсээс авж байгаа ч гэдэг юм уу надад үрд байгаа зүйлээс авж байгаа миний тэр сэтгэл хөөрөх те эсвэл миний сэтгэлийг баясгах, баярлуулах, аз жаргалтай болгох тийм одоо зүйлүүд миний одоо эргэн тойрны орчинд бага байгаа учраас би бас донтолтонд орох магадaltaй тий. Тэгэхээр энэ дээр бас нөгөө судалгаанууд бас аюух байдаг юм л та. Нөгөө бага наснда ч юм уу эсвэл өсвөр наснда ямар нэгэн байдлаар одоо ээж аав нь одоо тэр хүүхдийг урамшуулж, магтаж, шагнадаггүй ч юм уу тий. Тийм хүүхдүүд бас нөгөө нэг юм буруу одоо зан үйлээсээ өөрийнхөө тэр одоо нөгөө шагнал урамшуудлыг олохын тулд одоо донтдог тий альва нэгэн зүйл донтдог. Тэгэхээр яг ийм суур юм хүчин зүйлээс болоод гэдэг юм уу те магадгүй донтолт эхэлж болно. Эсвэл бол донтолтоо жишээлбэл одоо арх уугаад ч юм уу эсвэл одоо мөрөдөд тоглох ч юм уу те иймэрдүү донтолтууд бол дандаа угаасаа хажуугаар дандаа мөнгөний асуудал дагуулж идэг. Тэгээ яа тэгэхээр энэ хүн донтолтоосоо болоод одоо хэвийн үйл ажиллагаагаа хэвийн амьдралаа явуулж чаддаггүй бүх зүйлээс нь одоо хамгийн түрүүнд энэ донтсон альва нэгэн зүйл нь орж ирдэг те зүйлийнхаа өмнө тавьдаг одоо архиач юм уу те архил уужвал одоо гэр бүл үр хүүхэд хамаагүй те ажил төрөл хамаагүй
Тэгэхээр тэрнээсээ болоод санхүү эдийн засгийн асуудал гарч ирнэ. Тэрнээсээ хажуугаар одоо тийм нөгөө нэг одоо depression, одоо тийм сэтгэл гутрал, тэгээ дээрэс нь сэтгэл түгшилт гэх мэтчлэн янз бүрийн бас одоо сэтгцэн эрүүл мэндийн асуудлууд донтолтой зэрэгцээд бас үүсдэг. Тэгэхээр энэ донтол гэдэг юм зөвхөн бас ганцаараа явдаггүй гэдгийг бас ерөнхийдөө бол ойлгох хэрэгтэй байх. Тэнгүү зарим хүмүүс бас аюух тэгдэж штэ. Наа чи одоо донтцсон байна. Наад хүний одоо ар гэрийнх нь одоо эмнэлэг рүү аваад яваа чи одоо эмчтэй уулзуулаа чи та нар одоо ингээд зөвлөгөө аваа чи эмчилгээ заавал ч хүн чи эрэхтэй гэхэлэр хүмүүс энэстэй арчаагүй ч гэдэг юм уу те одоо энэ ингээд зүгээр одоо ингээд одоо will power гэж ярьдаг шүү дээ. Тухайн хүний одоо ухамсар гэх юм уу, эсвэл тухайн хүний хүсэл зорилго гэх юм уу, тэр нь угаасаа дутмаг юм арчаагүй ингээд явж байгаа юм ч гэдэг юм уу. Эсвэл зарим хүмүүс уул нь энэ ухаантай хүн шүү дээ. Тэгээд уул нь гайгүй эсэ ар гэрийнхэн ч гэсэн гайгүй даанч ингээд донтцсон, даанч ингээд архинд орсон, даанч мөрөдө тоглоод байгаа гэж ярьдаг шүү дээ. Энэ чинь болохоор нөгөө тухайн хүн ухамсараас альтруу илсэн үл хамааралтайгаар хийгээд байгаа давтамжит үйл ахгүй юу. Одоо ингээд хүн донтоод нэг сар нэг зүйлийг байнга хийгээд эсвэл 12 сарын хугацаанд ингээд янз бүрийн ингээд давтамжтайгаар сард одоо 5 удаа гэдэг юм уу 6 удаа гэдэг юм уу 7 удаа гэдэг ингээд хийгээд ах юм бол нөгөө үйл хэрэг нь угаасаа нөгөө хүний зан үйл болчдөг. Одоо habit болчдөг. Habit гэж одоо монголоор юу гэж орчуулах юм бэ? Тийм зуршил болчдөг. Тэгэхээр тухайн зуршил болсон зүйл бол угаасаа тэр хүний ухамсараас зүйл хамаарлаар зүгээр л дахин яг ингээ роботчик тавтаад хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр энийг хүмүүс аягуусаа ойлгох хэрэгтэй. Наад хүн чинь донтолтоосоо болоод тархинд нь өөрчлөлт орсон. Тархины үйл ажиллагаа, бүтцийн үйл ажиллагаа нь асар өөрчлөлтөнд явж байгаа учраас ухамсартайгаар наад хүн чинь өөрөө хизээж наадгаасаа гарч чадахгүй, болж чадахгүй. Магадгүй нэг хүнд цохилт ч юм уу одоо юу гэдгийг тэр донтолтоосоо болоод гэр бүлийнхнийгаа алддаг ч юм уу, эсвэл бүр үнэхээр ингээд эцийг нь тулгаж яваад ингээд бүр ингээд газар дуунаад ингээд буцаж босч ирдгүү юм бол тухайн хүн одоо тэр донтолтоосоо ер нь өөрөө гарахад айгүй хэцүү. Тэгэхээр энэ дээр бас нөгөө нэг альтурны нөгөө нэг хиний Батчимэг Око хоёрын маань бас ярьсан нөгөө нэг энэ допамин гэдэг юм чинь нөгөө натуралаасаа бас хүний биед ингээд янз бүрийн үйлдэлээр ялгарч идэг. Зүгээр одоо би ингээд хүнтэй ярих ч юм уу Око Батчимэг хоёртой нийлээ суухад надад допамин тодорхой хэмжээнд ялгарч байгаа байхгүй тий. Ар жаргалтай би болж байгаа. Тэгээд тэр нь бол натурал яг байглаасаа ялгарч байгаа. Гэвтэл нөгөө нэг энэ донтолттой ч юм уу эсвэл энэ мансууруулах бодис арх эсвэл энэ нөгөө нэг одоо мөрөдө тоглоом энэ төр тоглосон үед болохоор тэр нь 10 дахин 20 дахин илүү маш эрчимтэйгээр ялгарч идэг. Тэнгүүд хүн чинь нөгөө нэг байглаасаа ингээд зүгээр ингээд хар ухаанаар бодоод үзэнгүүд бид нэр одоо шилбэл юу гэдгийг одоо ингээд нэг өрөөнд байна хэвэн үедээ ингээд 10 хүн орж ирдэг гэсэн бол шууд 100 хүн нэг удаага орж ирэх гэдэг ангууд тэр чи одоо хүмүүс ингээд ихсгээд нь штэ тий тэнгүүд ингээд автоматар нөгөө одоо ингээд хаалгуудаа хаадаг ч юм уу тий хүмүүсээ баг багаар оруулж ирэхэд бол тэгээд өмнө орж ирдэг байсан хүмүүсээ оруулж ирэхэд болох ч юм уу тий яг тиймэрдүү механизмаар хүний тархич амар ухаантайгаар тэр нөгөө натурал тэр одоо допамин ялгаруулалт нь багасаад ирнэ натурал тэр одоо байглаасаа зүгээр энгийн зүйлүүдээс enjoy хийж аж аргалын мэдрэхээ болно заавалж нөгөө юма 10 дахин ихээр нь авч ийж ингээд аж аргалыг мэдрэн тэгжидл нөгөө 10 дахин мэдрээд байгаа нь би чинь угаасаа амар ухаантай тэр их зүйлийг тэгж дорно бүгднийг авахгүй ингээд нөгөө нэг босгоо багасгаад ирнэ тий. Тэгвэл босгоо багасгаж ирэх тусам одоо өнөөдөр би магадгүй нэг шил арх уугаад би аж аргалыг мэдэрдэг гэсэн бол маргааш нөгөөдөр сарын дараа би 2 шил 3 шил болно тий. Гэх мэтчлэнгээр явдаг тийм хүний бие чи өөрөө айгүй ухаантай яг тийм одоо тархиул яг л тийм нэг програмчлагдсан тийм компьютер байгаа байхгүй. Тэгэхээр донтолтвол зүгээр тархийг тэр чигтэн месап хийгээд програмын өөрчлөөд өөрөө л хайчиж байгаа хгүй. Тэгэхээр энийг хүмүүс аягуулсаа ойлгох хэрэгтэй. Зөвхөн эн чинь тухайн хүний одоо ухамсарын асуудал биш байгаа юм тий. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө нэг бас энэ дээр нэг юм хэлье гэж бодож ирсэн юу гэхээр нөгөө юутай хүмүүс маань одоо зарим хүмүүс тэгдэж штэ. За зүгээр ингээд маа найзууд ингээд гамблинг хийгээд ч юм уу те эсвэл мөрөөдө тоглоом хийгээд ингээд үзээд тахлаар би зүгээр сонирхоод үзэж байгаа маа би орчихгүй штэ гэж яриад байдаг штэ те. Тэгэхээр тэр таны ухамсартай ч огт хамаагүй анханасаа угаасаа галаар бити тоглол гэж ер нь хэлмээр байдаг байхгүй би. Угаасаа нэг мэдгээд яваад орчин мэдхгүй. Тэгэл таны тэр чи habit болчихно. Таны тархинд чинь бүтцийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулчихна. Тэгээ энэ дээр бас нөгөө нэг хүмүүс бас үзчихэл байсан баг. Видеогоор ч гэсэн YouTube энэ төр дээр айгүйх байгаад идгийн. Одоо нөгөө нэг энэ хүн одоо ялангуяа энэ донтолтын одоо мөрөдө тоглоомын донтолттой хүмүүсийн хувьд нөгөө нэг яг тэр одоо яг тоглоом ингээд бет тавьчаад тэгээ яг одоо ингээд би яах болов гэд хүлээж байгаа мөчийнх нь
ингээд тархиныхын зургийг аваад тэгээд дараад нь ялаагүй үеч байсан хамаагүй ялсан үеч байсан хамаагүй тэрнтэй харьцуулаад тархиныхын зургийг нь аваад үзэнгүүт идэвхжлийн үед яг адилхан байгаа хгүй. Бүр яг адилхан байгаа. Яагаад үг гэхээр тухайн хүнд одоо донтцсон хүнд бол нөгөө нэг яалах ялахгүй нь хамаагүй болоод байгаа хгүй. Учир нь яг би ялах чинь уу, яах чинь гэд ингээ хүлээж байгаа ингээ тэр нэг ингээ сэтгэл хөдлөл, сэтгэл хөөрөл нь тэр хүнд хамгийн чухал болчиход байгаа хгүй. Тэгэхээр тэр мөнгө тавиад хожно уу, алдна уу ямар ч байдлыг яахгүй. Тэгэхээр энийг нь бас хүмүүс аягуулсаа ойлгох хэрэгтэй. Магадгүй зүгээр донтолттой хүмүүс би хожчих ч юм билүү яаж мэдх юм ингээд тэгж л би үзээд байгаа штэ. Одоо яг болох гээд штэ гэд үзээд байгаа штэ тий. Тэгэнгүүт тэр хүмүүс ч гэсэн өөртөө яг мэдэхгүй байгаа хгүй. Яг яагаад өөрөө тэгээд ингээд хожихгүйсэн ч гэсэн ингээд мөрөдөд тоглоод байгаагаа тий. Тэгэхээр тэрийг нь бас эргэн тойрны хүмүүс ер нь мэдж яхад бас айгүй зөв. Тэгээд тэрийг хэлж ойлгуулж яхад тий. За тэгвэл нэг иймэрдүү байна. Тэгээд ерөнхийдөө бол энэ донтолтыг дагаад тэгээд хэдүүлээ ер нь ингээд нэг тодорхой хэмжээнд тархинд юу болоод байгааг, тестэгцэд юу болоод байгааг ингээд ойлголоо шүү дээ. Тэгэхээр одоо энэ донтолттой хүн чинь зөвхөн тэр тухайн донтолттой одоо хүний өөрийнх нь асуудал биш те. Эргэн тойрны, найз, нөхөд, ар гэр бүх хүний асуудал болчихж байгаа тий. Тэгээ одоо яг худлаа ярих юм бол ер нь бараг л нэг эргэн тойрны найз, нөхөд, гэр бүлийнхэн доорж нэг донтолттой байгаа хгүй тий. Янз бүрийн донтолттой. Ялангуяа ковидос хойш энэ бет гэдэг юм байна тий. Мөрөөдө тоглоом гэдэг юм байна тий. Тэгэхээр яг энэ хоёрын бодлоор одоо энэ донтолттой хүмүүсийн ар гэрийнхний ер нь сэтгэл зүйн асуудал ер нь хэрхэн яаж өөрчлөгддөг, ямар байр суурьтай болдог тэр дээр ер нь санаа оноо байна уу? Ер нь бол яг дөрөвний хэлсэнчлэн донтолт бол ерөөсөө нэг хүнийг хамардаг зүйл биш. Яг тухайн гэр бүлийг, тухайн одоо эргэн тойрон найз нөхдийн хүрээллийг те бүгдийг хамардаг зүйл байдаг. Тэгэхээр яг яаж нөлөөлдөг вэ гэхээр нэгдүгээр хүмүүс ингээд айх те байнга сандрах, түгших тийм эмгэгтэй болно. Ягаад гэвэл за одоо нөгөөх маань ингэж болоо, одоо нөгөөх маань мөрөдөд тоглоом тоглож болоо, одоо нөгөөх маань архиуцсан байх болоо гэдэг ч юм уу те ингээд ерөөсөө юм тайван байдал мэдрэгдэхээ болчин. Зүгээр нэг ажлынхантайгаа гарлаа гэдэг одоо мессежийг уншаад ч юм уу те тухайн хүнээс тэгэнгүүт одоо яана арх уучаад ирэх болов, арх уучаад ингэх болов, тэгэх болов гэдэг ч юм уу те ингээд ийм айцтай болцсон байдаг. Тэгэхээр ингээд мэдээж хамгийн түрүүнд сэтгэл зүйн амар амгалан байдал, сэтгэл зүйн тайван байдалд бол сөргөөр нөлөөлнө. За тэгээ дээрээс нь санхүүгийн хувьд бас маш их хохирол амсах магадлалтай те. За энэ бол угаасаа ойлгомжтой. Одоо ялангуяа мөрөдөд тоглодог хүмүүс бол нөгөө өөрөө ингээд бүх юмаа зарж идээд те ингээд мөрөдөд тоглонгуудаа гэр бүлийнхнээс мөнгө авч эхэлдэг. Эсвэл ингээд амар их өрөнд орсон байж ийснэ дараа нь ингээд бүр ингээд аргагүй ирэхэнд тулангуудаа гэр бүлийнхнаасаа тусламж дэмжлэг гуйж эхэлдэг те. Гэхдээ ингээд тэрийгэ заримдаа ингээд худлаа ярьдаг ч юм уу те. Ингээд би ингээд ингэчлээ ийм ажил зохицуулах гэсэн чинь ийм юм болчлаа. Тийм болохоор та надад мөнгө төгрөг өгөө те гэдэг ч юм уу. Ингээд би нэг бизнес эхлүүлэх гэсэн юм а гэдэг ч юм уу те. Ингээд нөгөөдөг чинь ингээд угаасаа гэрийнхэндээ ийм зүйлээс болоод ийм зүйлтэй учирчлаа гэдгийг хэлэх юм бол бурууд нь гэдгийг өөртөө чинь ойлгоод байгаа шүү дээ. Тийм учраас худлаа ярьж ингэж одоо гэрийнхнаасаа мөнгө төгрөг авдаг ч юм уу те. Тэрнээс болоод нөгөө гэрийнхэн донтолтой хүмүүсийн гэрийнхэн бол бүгдээрээ бас яг ингэж тухайн хүнээсээ хамааралтай болсон байдаг. Тэгэхээр тухайн одоо хүний үг болгонд итгэдэг, тухайн хүнийг өрөвдөж хайрладаг. За тэгээд дээрэс нь за одоо би л туслахгүй бол өөр хин туслах вэ гэсэн бас нэг юутай болсон мэдгтэй. Тэгэнгүүтээ ингээд яг нөгөө нэг туслахгүй бол болохгүй ингээд өөрийнхөө олсон мөнгийг те эсвэл өөрөө гэрийнх нь өөр хүмүүсээс мөнгө зээлээд ч юм уу те тухайн хүндээ тусалдаг. Тэгээ ингээд гэр бүлээр ийм өрийн сүлжээнд орчдөг гэдэг ч юм уу. Ийм асуудлууд байдаг. За тэгээд дээрэс нь бас нэг юм нь юу вэ гэхлээр хүмүүс болохоор одоо жишээлбэл нөгөө яг түрүүний нөгөө Янжагийн хэлсэнчлэн би ингээд та нар энэ хүний эмнэлэг тавиач өгөөч ч юм уу энэ хүний эмнэлэгэнд оруулаач гэд хүмүүс мянга хэлдэг. Гэхдээ тухайн донтолттой хүн өөрөө хүсээгүй те өөрөө өөрийнхөө алдааг ухамсарлаад би нэрээ эмчлүүлэхгүй болохгүй минь би эмнэлэг явъя гэсэн тэр ойлголт нь тухайн хүний тархинд ингээ би болоогүй болвол тухайн хүний хичнээн хүчээр одоо эмнэлэг тавиачсан ч те ингээд тасаг тавиачаад хэвдүүлсэн ч хорьсон ч те тухайн хүн бол өөрчлөгдөхгүй. Тэгэхээр хамгийн гол нь тухайн хүн яг өөрийнхөө хийж байгаа үйлдэлийг буруу гэдгийг өөрийнхөө хийж байгаа үйлдэл нь өөрийнх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөд байна. Өөрийнх нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлөд байна. Өөрийнх нь гэр бүлийнхний те ингээд амар амгалан байдал сөргөөр нөлөөлөд байна. Хүн хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлөд байна гэдгийг ойлгоод тэгээд өөрөө хүсээд за би одоо яг эмчилгээ хийлгэе. Намайг эмнэлэгт аваачаад үг гэдэг ч юм уу те эсвэл ингээд сайн эмч хаана вэ надад олоод үг гэдэг ч юм уу. Тэгжиж энэ эмчилгээ бол яг одоо дараа нь хэдүүл эмчилгээний талаар ярина те. Тэгээд хийгдэх эмчилгээ маань өөрөө үр дүнтэй явагддаг. За тэгээд
Дээрээс нь бас нэг нэмж хэлмээр байгаа түрүү нөгөө Янжагийн ярьжсэн дээр нэмж хэлмээр байгаа юм нь юу вэ гэхээр одоо нөгөө нэг донтолт залуужаад байгаагийн бас нэг шалтгаан нь юу вэ гэхээр бид нар жоохон байхад одоо хүүхэд байхад 10 жилийн хүүхдүүд байхад бид нарт нөгөө нэг сэтгэл тэр таашаал те авах айгүй олон их үзэр байсан. Одоо бол ингээд энэ нь багсан. Яагаад гэвэл одоо нөгөө нэг утас интернет гэдэг ингээ бүх юм гар доор ил байж идэг болсон. Тэгээ бүх мэдээлэл ил байж идэг болсон. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор одоо зүгээр юм reels YouTube-ийн shorts ч юм уу те ингээ скроллдод суугаад ингээ хүүхдүүд чинь бүр бага наснаасаа бүр дөнгөж ухаан орж ирэхлээр ямар ч тийм шийдвэр гаргах чадвар, өөрийгөө хянах чадвар байхгүй байхдаа тэрийг ингээ эхэлчихэж байгаа байхгүй те скроллдоод тэнгууд нөгөө нэг ийм амархан одоо яг тэр нөгөө дофамин ялгаруулж болдог зүйлс байдаг юм гэдгийг тэр тархич ингээд багасаа ойлгочихж байгаа байхгүй тий. Тэнгүүд нөгөө том болсон ч гэсэндээ ингээд том болох тусам бид нар чинь ингээд одоо өглөө болгон тий өглөөний 7 цагаас MNB-гээр өглөө хөтөлбөрийн араад гардаг 10 минутын хүүхдийн киног яаж хүлээж яаж үздэг байлаа тий. Тэрийг ямар амар сэтгэл ханамжтай үздэг байлаа тий. Эсвэл ингээд амралтын өдрөөр хагтаа өдрийн өглөө гардаг хүүхдийн нэвтрүүлгийг ч юм уу тий ингээд яаж хүлээж үздэг байлаа тий. Тэр нь ингээд биднэрт ямар гоё мэдрэмж төрүүлдэг байлаа. Тэрийг нэгд өдрөө очиод ангийнхантайгаа ярихад хүртэл ингээд амар гоё жаргалтай тий. Тэгэнгүүт тэгээд нөгөө нэг дугуулн сээх зурлагийн үзлэг гэл ингээд янз бүрийн тэмцээн уралдаанд ороод ингээд тэрнээсээ гоё шагнал авах багш нартаа багтуулах тэр мэдрэмжинд хүртэл бид нарт ингээд айгүй гоё мөгдөг байсан байхгүй юу. Гэтэл одоо тэр мэдрэмж яг миний харж байгаагаар бол ингээд хүүхдүүдэд бид нарт өгдөг байсан шиг тийм их аз жаргалын мэдрэмжийг өгөө болцсон юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Зүгээр тэрнээс илүү энэ одоо интернетийг ингээд сууж ах нь илүү нөгөө нэг хурдан маш их хэмжээний дофамин ялгаруулад байгаа учраас энэ нь илүү их сэтгэл ханамжийг мэдрүүлээд идэг. Тийм болохоор энэтэй холбоотойгоор нөгөө нэг утаснаас өөр газраас тэр сэтгэл ханамжийг сэтгэл ханамжийн их усүрийг хай гэхээр бас одоо ингээд яг тэр мөрөдөд тоглоом ч юм уу те харт тамхи ч юм уу те арх ч юм уу ийм одоо буруу зүйлс болчоод идэг. Тэгэхээр ингээд чи утаснаас холдооч гэд ингээд ээж аав нь те ингээд утасд буруутай юм шиг ингээд утасын болиулчингууд дахиад яг тэр утаснаас авдаг байсан юмаа өөр газраас хүүхдүүд хайж эхлээд тэгээ тэрнтэй холбоотойгоор бас донтолт залуужаад байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Тэгээ тэгэхээр ялангуяа жоохон хүүхдүүд донтолтонд одоо өртснөөр бол тухайн ээж аав те гэр бүлийн хувьд ч гэсэндээ бүр ингээд амар асуудал олж эхэлдэг. Тэгэхээр тухайн гэр бүлийн чанар бол ялангуяа нөгөө нэг хүүхдүүд чинь өөрсдөө мөнгө олох чадваргүй байгаа шүү дээ. Тийм болохоор эцэг эхийн хувьд бол санхүүгийн шууд юм амар том цохилт болж ер нь л ирдэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө Оросд бол ингэдгийн манай наркологийн эмнэлэг дээр яг донтолттой хүмүүсийн ар гэрийнхэнд зориулсан тусгай бүлгийн сэтгэл зүй ч юм уу те ингээд эсвэл яг юм тухайн хүмүүсийг хамарсан одоо юм янз бүрийн ивент үйл ажиллагааны зохион байгуулдаг те тэд нарт тийм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой зүйлс ингээд тодорхой давтамжтай зохион байгуулдаг. Тэгээд тэр нь ингээд тухайн хүмүүсийг тэр хүмүүс чинь бас ингээд тухайн хүмүүсээс олоод сэтгэлийн зовлон амсж байгаа учраас яг зөвхөн ганцхан тэр донтолтой хүнийг кэрлээд авахгүйгээр тухайн хүний ар гэрийн хүмүүсийг бас кэрлэх ёстой гэсэн тийм зарчим баригдаж явдаг. Тэгэхээр Монголд бол яг энэ талаар хэр одоо амжилттай тий үр дүнтэй явдаг иймэрхүү зүйлс байдаг эсхийг сайн мэдгүй байна. Гэхдээ ямар ч хэлсэн Оросд бол тэгдэг. Хэрвээ Монголд тийм зүйл байдаггүй бол тийм зүйл хийвэл бас ер нь гоё юм болов уу гэж амар бодогдчихэв. За дараа би бас манай Акагийн төрийн хэлсэн донтолтой бол яг сэтгцийн архаг өвчин шүү гэд би бас тэрний тоож байгаа хэрэг гэж бодлоо. Би энд болохоор би уран эмнэлэг тийм архины донтолтын шинжилгээ ухааны судалгаан дээр ажилладаг. Тэгээд миний ажлын ихэнх хэсэг нь болохоор архинд донтсон байх магадaltaй хүмүүс рүү очиод ер нь судалгаанд орох уугүй юу гэд тэр нь болохоор миний ажлын нэг хариуцлага гэх юм уу. Тэгээд одоо ингээд донцсон хүмүүст өдөр болгоо ингээд ажиллаад миний ингээд хэдэн анзаарсан хэдэн зүйл болохоор бараг 100-90-с хэдэн хувь нь 10 хүний 9-9 юм уу бараг 10 нь зөвхөн архин дуртаада арх ингээд би донтё гэд ихээс уугаад донцсон хүмүүс л амар бага. Тэрийг ч гэсэн та бүхэн сэтгэл санааны тэр ч гэсэн та манай нэгж байгаа. Ихэнхдээ ингээд тэд нартай яриад үзэхлээр тэг бараг 100-90-с дээш хувь нь бүгдээрээ л нэг бол манай нас барьсан, нэг болохоор би ажиллаа алдсан, эсвэл би найз захнаасаа салсан гэдэг дандаа яг тийм сэтгэлийн суур архаг өвчин яваад байдаг. Нэг сэтгэл санааны уналт байдаг. Эсвэл ажилласаа халагдчихад мөнгөний стресс амар байдаг. Тэгээд тэрнээс ерөөсөө гарч чаддгүй. Эсвэл яг үнэхээр түр манай Акагийн хэлсэн шиг те эсвэл манай Янжагийн хэлсэн шиг өсвөр насныхан санаандгүй хэрэгжилж агаад одоо жишээлбэл тийм сэтгэлийн аягүй зовнилтай байж та зарим өсвөр насны хүүхдүүд тэгээд заримдаа тэр одоо сэтгэлийн зовнилоо бас
өөрөө өөртөө эмчлэх гээд арх уусан ч юм уу. Тиймэрхүү л их хүмүүс ер нь ихэнх нь л тийм сэтгэлийн архаг өвчтэй хүмүүс байдаг. Би тэрийг нь анзаарсан. Тэгээ тийм болохоор бид гурийн нилээд одоо хэлсэн шиг тэр сэтгэлийнхаа архаг өвчнөө эмчлэх юм бол бас яг тэр дараа нь яг тэр архинасаа гарахад арай амар байх юм болоо гэж бодож байна. Миний ч гэсэн бас ингээл эргэн тойронд Монголд ингээд зараг таньдаг хүмүүсээс барахад ихэнх нь л бас дандаа нэг үл сэтгэл гутрал, сэтгэлийн зовнилоо архиар эмчилдэг тийм хүмүүс би бас ингээд анзаарсан болохоор яг би бас бидний түрүүгийн подкаст ярьжсэн болохоор Монголд болохоор арх уугаад элгээр насаарх нь бараг нийгмээр илүү хүлээн зөвшөөрсөн. Харин сэтгцэн эмч рүү сэтгэл зүйч яваад ингээ явхлаар өөмэг яна энэ одоо галзуу юм байна гэдэг тэр талаасаа хэдүүлж явах юм болоод тий зөвхөн архиар сэтгэлийн эмчлэг биш, хар тамхиар сэтгэлийн эмчлэг биш харин тэр суур өвчнгөө эмч рүү сэтгэл зүйч рүү авчаад эмчлэх юм бол миний бодлоор донтолтын статистик арай багасах юм болов уу гэж бодож байна. За ямар ч байсан тийм ээ. Тэгээд ерөнхийдөө донтолтын эмчилгээ гэхэлэр бас л нөгөө ямар донтолт те ямар зүйл донцсон байна гэдгээсээ шалтгаалаад тэгээд тухай бүрт нь ерөнхийдөө бол өөр төрлийн янз бүрийн эмчилгээнүүд байгаа. Тэгээд сэтгэл засах эмчилгээнүүд байна. Гэх мэтчлэн тэгээд ерөнхийд нь л яриа гэж бодлоо. Угаасаа энэ подкастаар бүгдийг нь ярьж чадахгүй юм чинь. Тэгээд Око Бачимэг хоёрын донтолтын эмчилгээний талаар ерөнхийд нь яг юу болдог талаар хэлж өгөөч. Иммун эмчилгээ одоо угаасаа нөгөө нэг манай ангах чинь имийн эмчилгээ тэгээд имийн ус эмчилгээ гэдэг дандаа юм бол ангилагдсан мэдэг штэ. Тэгэхээр яг донтолтын үед ч гэсэндээ яг адилхан имийн эмчилгээ гэж байгаа. Тэр нь болохоор яг ямар донтолт вэ гэдгээс шалтгаалаад өөр байна. За тэгээд мэдээж одоо хүссэн хүн имийн сангаас очиод архинаас гаргадаг юм байдаг гэсэн тэр юм аав, тамхинаас гаргадаг юм байдаг гэсэн тийм аав гээд шууд эмчлэгдэх бол боломжтой зүйл биш. Энэ бол тухайн хүнд яг тохирсон имийг эмчийн зааврын дагуу тодорхой одоо хугацааны туршид ингэж хэрэгжилж үр дүнд гарч байгаа хэсэг нь мэдэгддэг тийм эмчилгээнүүд байдаг. За тэгээд мэдээж эмийн бус эмчилгээ гэж байгаа. Тэрэн дээр нь болохоор сэтгэл зүйн эмчилгээ. Тэгээд сэтгэл зүйн эмчилгээ бол маш удаан хугацаанд бас үргэлжлэх ёстой байдаг. Тэгээд маш олон төрлийн сэтгэл заслын эмчилгээнүүд байдаг. Бүлгийн байж болно, бүлгийн биш ганцаарчлсан байж болно тий. Эсвэл бүр гэр бүлийн сэтгэл засалж байж болно. За тэгээд мэдээж яг донтолтын үед бол одоо хамгийн Оросд бол тий ингээд ашиглагддаг хамгийн гол эмчилгээ бол 12 алхамтай хөтөлбөр гэж байдаг. Тэгэхээр яг ингээд тухайн хүмүүсийг 12 тэр алхмыг давж 12 шатыг ингэж алхсны үр дүнд тухайн хүн донтолтыг ялан дийлэх боломжтой байдаг гэж үздэг. Тэгэхээр ихэнх хүмүүс бол яг манай эмнэлэг дээр бол одоо манай багш нарын ярьдгаар бол ихэнх хүмүүс эхний үе шатуудаас эхний 2 үеэд авчаад 3 дахь 4 дахь үе шатуудаас айгүй бууж өгдөг эмчилгээний дундаас гардаг гэдэг. Тэгэхээр яг нөгөө нэг тэр үеийг даван дийлж чадах юм бол тэр үеийг даван туулж чадах юм бол энэ эмчилгээний үр дүн сайн гарах боломжтой гэж бол бас ингээд нэг урдчилж таамаглаж харж болдог тийм юмуд байдаг. За тэгэл одоо мотивац өгөх ярилцлага ч юм уу тийм ингээд тухайн хүнтэй яг тухайн донтолтын талаар ингээд дэлгэрэнгүй ярилцдаг тийм эмчилгээнүүд аргууд энэ төр бас байдаг. Тэгэхээр энэ бол мэдээж бас тухайн хүнээсээ шалтгаалаад ер нь бүх эмчилгээ л тийм хүн болгонд өөрт нь зориулагдсан байдаг. Ерөнхийд нь ярих юм бол яг одоо сайн хэлсэн эмийн эмчилгээ, за тэгээд сэтгэл зүйн эмчилгээ гэдээ байдаг. За тэгээд мэдээж тухайн хүний өөрийн өдөр тутамдаа хийж байгаа зан үйл бол маш чухал нөлөөдөө. Тэгэхээр энэ талаар магадгүй Бачимэг ярих бах те нөгөө нэг дофамин ялгаруулах зүйлс өөртөө хийж чаддаг байх хэрэгтэй гэдэг ч юм уу. За би бас Окотоо санал нэгдэж байна. Америкт ч гэсэн бас үгийн эмчилгээ, эмчийн эмчилгээ гээд хоёр өөр байгаа. Тэгээд түрүүн бас манай Око хэлсэн 12 step буюу АА гэдэг одоо Монголд тийм Америкийн тооцоо хүмүүсийн орчдөг цуглаан байдаг. Тэгээд тэрний би болохоор тэрэнд бакалавртай би болохоор сүүлгийн хоног сурсан. Тэгээд тэрнийхээ манай сургуулийн програмаараа би заавал ингээд нэг А гэсэн цуглаанд очих гээд даалгавартай. Тэгээд би өөрөө очиж исэн. Тэгээд хамгийн эхнийх нь степ нь болохоор би намайг одоо миний нэр тэр гэдэг би архичин гэдэг Америкт болохоор тэгж хэлдэг. Тэгээд бид гурав түрүүнд ярьлаа тийм ээ. Хамгийн тэр эхнийх нь степ нь би архичаан гэд тэрийг хүлээн зөвшөөрөөгүй архинд ороод илгэн муудаад нас орсон хүмүүс бол миний бодлоор айгүй их байгаа. Ингээд би ингээд тэр архины судалгаан дээр түрүүнд ажилладаг гэж хэлсэн. Тэгээд ихэнх хүмүүс ингээд ярьж үзэхлээр бүр
зөвхөн хүнээс жижиг биш өөрөө өөртөө бүр ингээд айгүй тийм ичсэн тий бүр өөрөөсөө би архичин гэдэгч хүлээн зөвшөөрөөгүй бүр тийм өөрөөсөө ичсэн тийм нуугдсан тийм шинж тэмдэг бид нэлээг харж исэн. Тэгээ тийм болохоор тэд нартай ингээд ярилцахдаа айгүй тийм зөөлхөн харилцаад хамгийн гол нь тэгэж би архичаа ингээд тэрэн дээр би ингээд архин тонцсон юм гэхдээ гээд тэрийг хүлээн зөвшөөрөх хүртэл маш их удаан хугацаа зарим хүмүүс түрүүнд хэлсэн шиг тэрийг хүлээн зөвшөөрөхгүй нас ордог. Тийм болохоор хамгийн ихний чухал зүйл нь болохоор хэрвээ та ингээд ямар нэгэн хар тамхи эсвэл архины одоо ингээд донцсон магаалтай гэж бодож байгаа бол тэрийг хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал гэж бодож байна. Тэр нь тэгжиж та хүлээн зөвшөөрч биш дараа нь эмийн эмчилгээ, өвгөн эмчилгээг их мэдчлэн сонгоод авч болно. Тэгээ Америкт болохоор бас ижилхэн одоо архинаас гарахад тусалдаг нэлээ олон юм байгаа. Тэг өөр хар тамхи опиодос одоо гаргадаг нэлээ олон юм байгаа. Тэгээд хамгийн гол зүйл нь бас давхар сэтгэл зүйчтэй явах. Түрүүний хэлсэн шиг тэг бараг 10 хүний 9 дандаа ийм тийм суур тийм сэтгцийн эмдэгтэй, сэтгэлийн готролтой, сэтгэлийн зөгнөлтэй гэрийнхаа дотн хүмүүсээ алдсан тийм хүмүүс байдаг болохоор тэднийгээ эмчлэх нь хамгийн чухал шүү гэж бодож байна. За тэгээд дараагийн нэг болохоор би түрүүнд хэлсэн нөгөө түрүүний судалгаагаас архин тонцоогоос 10 хүн байлаа гэхэд 4-6 тийм удамшлын шин чанартай байдаг. Тийм болохоор одоо ер нь л тэр нь юу гэж хэлж байна гэхлээр архин донцсон эсвэл тийм ер нь л тийм жоохон юм донтгоод байдаг яг тийм сэтгцийн яг тийм нэг зан аншин бааз. Тийм болохоор юм тийм донтгоод байдаг тийм хүмүүс одоо жишээлбэл за ингээд суур тийм сэтгэлийнх нь өвчнийг ингээд эмчилчих юм бол архинаас хахад амархан харин тийм юм амархан донтгоод байдаг тийм хүмүүс тэрийг айгүй их анзаараад хэрвээ ингээд архин донцсонж байх юм уу хар тамхи донцсон байх юм бол тэрийг анзаараад тийм хар тамхи арх биш өөр юмд яг тэр яг донтгоод байдаг тэр маа гаргуул дээр юм уу гэж бодлоо. Зарим хүмүүс болохоор энэ Америкт аюух маратон гүдэг тий. Би тийм маратон гүйсэн хүн болгоныг тийм донтолтын зантай гэж хэлээгүй шүү. Гэхдээ яг тийм нэг юм донтчиход байдаг эсвэл нэг юм эцэг нүцчих гээд байдаг. Яг тиймэрхүү зан аргаштай байх юм бол тийм эрүүл байдлаар тэрийг та бүхэн гаргаасаа гэж бодож байна. Тэгээ ингээд та ингээд сэтгэлийн суур өвчнөгүй байлаа зөвхөн сэтгэл зовноод ч юм уу тэгээд одоо арх удаг байх юм бол эсвэл амар ингээд стресстэй л тий ажилч айгүй хүн ингээд амар стресстэй арх удаг байх юм бол тэр зөвхөн тийм юм донтчиход байдаг хүн чинь л архийг нь болчихъя гэж болж болохгүй шүү дээ. Тийм болохоор тэрийг нь орлуулад өөрчлөх. Амар хэм стресстэй байх үед арх уух биш ингээд гараад одоо 3 км гүдэг ч юм уу тий. Тэр юмныг нь өөр юмар сольжиж бас тэр нь болохоор бас энэ Америкт бас ихэнх улсууд бас тэгдэг байх. Зөвхөн тэр донцсон юмыг нь аваад өөр эрүүл зүйлээр тэрийг нь сольж тийм тэгжиж тэр хүн одоо өдөр тутмынхаа стресстэй сэтгэлийн готролынхаа эмчлээд тэг өөр юмар солих юм бол бас яг тэр хүний донтолтой эмчлэхэд арай илүү төхөмтэй юм болов уу гэж бодлоо. Тэгээд энэ дээр бас нэг юм яг хэлэхэд болохоор нөгөө одоо би нөгөө ерөөсөө арх удаггүй байхгүй юу? Ерөөсөө амсдаггүй байхгүй юу? Тэгэнгүүт ингээд хүмүүст яг ингээд би уудаггүй, би ерөөсөө амсдаггүй, амсаж үзээгүй гэж хэлэнгүүт болохоор хүмүүс ингээд амар сонирхол хүлээж авдаг. Чи яг юунаас ингээд уйдахаараа юу хийд, юм харахаараа юу хийд, гонглохаараа юу хийд тий ингээд гадуур гарахлаарээ хүн амьтантай ингээд уулзаа шоудахаараа чи яаж шоудтыг ингээд тэгдэг. Тэнгүүд ингээд би зүгээр л тэр архийг амсаж үзээгүй болохоор тэр надад ингээд ямар мэдрэмж өгдгийг мэдэхгүй тий. Тийм учраас надад зүгээр тэр ингээд өөр орлуулах би ингээд магадгүй миний сэтгэл ханамж тэр найзуудтайгаа хамт олонтойгоо хамт байгаа нь өөрөө ад жаргалын дааврын маань ялгаруулад идэг гэдэг ч юм уу тий. Тэнгүүд ингээд зүгээр юм аялах тий аялахаас одоо би ингээд айгүй их гоё мэдрэмж авдаг гэдэг ч юм уу сэтгэл ханамж авдаг гэдэг ч юм уу эсвэл ингээл өөр одоо маш олон зүйлс надад байгаа тий дуртай зүйл хийдэг зүйл тэр зүйлсээс би ингээд ад жаргал аваад идэг учраас надад тэр архинаас авдаг тэр мэдрэмжийг би бас мэдэхгүй учраас ингээд тэрийг ингээд хайх заавал архинаас өөр юмнаас ингээд хайж болохгүй юм шиг хандах тийм шаардлага байхгүй юм шиг санагдаад идэг байхгүй юу. Тэгэхээр яг ингээд тэрнтэй адилхан арх уухгүйгээр өөр зүйлсээс юм сэтгэл ханамж авч болдог шүү гэдгийг яг бочимгийн хэлснээр бас ингээд нэмээд ингээд хэлээд яг одоо нэмээд гэх нь хашаа бочим бүгдийг хэлсэн зүгээр баяжуулаад ингээд өөрийнхөө туршлагаас хуваалцаад хэлэхэд болохоор яг тийм байдаг. Тэгэхээр заавал ингээд бөөнөрөө гарахаараа заавал ууж ич ингээд тухайн одоо гарал гоё болох гээд байгаа юм шиг тийм ойлголтоос хүмүүсийн дунд байгаад идэг. Гэхдээ хэрвээ нөгөө бусад амьдралын чинь бусад үе шатанд тэр аж
жаргалын дааврыг ялгаруулдаг өөр олон activity зүйлс ч юм уу тий байх юм бол заавал тэр архийг ингээд тэр нөгөө нэг гаралтанд ч юм уу уулзалтанд ч юм уу байгаад шаардлагагүй байдаг л гэсэн үг. Гэхдээ мэдээж хэрвээ донтолд үүссэн бол тэрийг угаасаа эмчтэй гэдэг ингээд нөгөө нэг солих яг боломжгүй шууд ингээд ухамсарлаад шийдвэр гаргаад өөрийгөө хянах боломжгүй учраас ямар ч эмчилгээ бол мэдээж хамгийн чухал. За тэгээд мэдээж өөрийнхөө хувьд надад энэ наад жаргалын дааврыг архинаас өөр харт тамхинаас өөр мөрд тоглоомноос өөр ялгаруулдаг юу байна вэ гэдгийг яг зөвхөн нөгөө нэг бусад хүмүүсийг дөөрах биш яг чамд яг юу таалагдж байна гэдгээ ингээд өөрөө олж мэдэх нь айгүй чухал юм болов уу гэж бас бодож байна. Яг үнэн тий. Тэгээд энэ дээр бас миний зүгээс нэг нэмэх юм нь юу вэ гэхээр нөгөө аль руу ярьжсэн донтолттой хүмүүс хөвчлэн нөгөө бусад сэтгцэн эмгэгүүдтэй хамт хавсарж явдаг учраас одоо ялангуяа донтоод янз бүрийн орсон хүмүүс нөгөө эргэн тойрныхоо найз нөхөд гэр бүлийнхнаасаа ерөнхийдөө бол айгүй тийм өөрийгөө тусгаарлчихсан гэр бүлийнхэн өөрт нийтэхээ болчихсон тий яа тэгэхээр угаасаа асуудаг юм нь мөнгө асуунгуудаа нөгөө донтсон зүйлдээ хэрэгэлдэг тий юм архив донтолттой хүмүүс ерөнхийдөө бусад бас нөгөө нэг сэтгцэн одоо эмгэгүүдийг бас арилгах нь айгүй чухал байдаг. Тэгэхээр нөгөө энэ дээр одоо аль түрүүн бас бидний яриад байгаа энэ допамин гэдэг байгааг одоо манай сонсож байгаа хүмүүс бараг бүгд л ойлгож байгаа. За допамин ердөөсөө одоо зүгээр одоо энэ стресс нөлөөтэй бодис ч юм уу энэ арх энтер хэрэглэхэд бүр асрын хэмжээтэйгээр ялгарч байгаа юм. Тэнгүүд нөгөө нэг өөрийн ялгаруулж байгаа допамин буураад ирж байгаа юм. Тэгэхээр угаасаа мэдээж та одоо энэ хэрэглэж байгаа хор зуршлуудаа донтолтоо зогсоё гингүүд чинь цаанаасаа таны бие чинь нөгөө нэг юмыг хүснэ. Бусад зүйлээс ямар ч аз жаргал хүсэхгүй мэдрэхгүй байна тий. Тэгэхээр энэ угаасаа энэ эмчилгээний явц гэдэг бол угаасаа амар хэцүү танаас тэр одоо стайл руу нэлсэн нөгөө мотивашныг шалгана. Тэгээд эсвэл хатуужлын шалгана. Өөрийгөө аягүй сайн нөгөө нэг одоо дисциплин те өөрийгөө аягүй сайн контролдохыг шаардна. Тэгэхээр энэ үед нөгөө нэг буцаагаад багаар бараг л яг буцаагаад одоо бусад хүнтэй харилцаж сурах те өөрийнхөө тэр нөгөө нэг тусгаарлагдсан байдлаасаа гарах маш жижигэн зүйлүүдийг ер нь бол хийж ээж тэрнээсээ баг зэргийн аз жаргалыг бас ингээд мэдрэх ёстой л доо. Тэгээд бас энэ дээр нөгөө нэг яг сэтгэл готролтой хүмүүс дээр чинь бас яг нөгөө нэг допамины хэмжээж айгүй багассан байдаг шүү дээ, тий. Тэгэхээр энэ нөгөө сэтгэл готролтой хүмүүст бас яг зөвлөдөгтэй адилхан жижигэн зорилго тавиад өдөр болгондоо тэгээд тэр зорилготоо хүрэхийг хичээ. Тэгээд та нэг юм одоо ингээд хийчингүүд тэрнээсээ баг зэргийн аз жаргал мэдэрч байгаа хгүй. Би нэг юм хийчлээ шүү дээ. Би өнөөдөр энийг чадчихлаа. Би өнөөдөр магадгүй арх уусангүй. Би өнөөдөр магадгүй тоглоом тоглосонгүй. Харт амхаа хэрэгэлсэнгүй ингээд өөрөө барахах сэтгэл чинь таны бас тодорхой хэмжээнд бага хэмжээгээр допамины чи ялгаруулж байгаа. Тэгэхээр тиймэрхүү жижигэн бас зорилтууд тавиад нөгөө нэг явах нь бас айгүй чухал. Тэгээд одоо нөгөө юу гэдэг чинь одоо буцаага isolationээс одоо тэр өөрийнхөө тусгаарласан байдлаасаа гарах тий одоо нийгэмд буцаагаад өөрийгөө гаргаж ирэх магадгүй та би таныг одоо юу гэдэг чинь ингээд шууд гараал найз нөхөдтэйгөө бүхэл өдрийг ингээд зарцуулаад ажиллая гэж алаад үгээгүй нэг 30 минут ч гэсэн тий гараад хүн амьтантай одоо уулзаад ярилцдаг ч юм уу сэтгэлээ онгойлгодог ч юм уу сайхан гадуур алхахдаг ч юм уу тий дасгал их энэ бүхэн чинь баг хэмжээгээр допамин бас ялгаруулж байгаа байхгүй тэгэхээр тархин цаана ингээд юу болж байгаа вэ гэдгээ бас аягуулсаа ойлгох хэрэгтэй сэтгэл мэдрэмжээсээ гадна. Тэгээд бас нэг хэлье гэж бодсон юм юу вэ гэхээр энэ нөгөө эмчилгээний явцад нөгөө аль дөрөв ярьсанчлан тэр хүмүүс одоо ингээд тэр 2 3 дахь шатн дээр шантраад болох магадлал айгүйх байдаг гэсэн шүү дээ тий. Энэ үедэр дахиад нөгөө гэр бүл найз нөхдөийн дэмжлэг бас айгүй чухал. Яагаад вэ гэхээр нөгөө нэг одоо ийм донтолтонд орсон хүмүүсээс бас айгүй хэрдэг юм юу гэхээр би тоглоогүй байхад би уугаагүй байхад гэрийнх нь намайг уучлаа. Тэгээд тоглоод байгаа юм биш. Тэгсгүй уугаад байж тэгээд шижиглээд идэг. Тэгээд ингэ шижиглээд харч яад энэ зүгээр гараал ууцсан дээш. Зүгээр гараал тоглолцсон дээш. Тэгээд тэнгууд нөгөө хүнний ч нөгөө нэг бүр ингэ сэтгэлийн гүндээ бусдаар хүлээн зөвшөөрөгдөг, бусдаар ойлгуулах, хайрлуулах тэр одоо нөгөө нэг хэрэгцээнд байгаад идэг. Гэтэл ингэ тэмцээд явж байхад нь гэр бүлийнх нь ингээд бас тодорхой хэмжээнд ойлгоо, тодорхой хэмжээнд ингээд нөгөө нэг тайван хүлээцтэй хандахгүй шууд тэр хүн чинь эмчилгээнд яваа зүгээр л чинь гэсэн юм байхгүй шууд би одоо болцсон одоо тоглохгүй би одоо уухгүй гэд хэлчлээгээд тэр хүнднээсээ шууд болж ийн гэдэг одоо хүлээлт гэр бүлийнх нь бас тавихгүй байх хэрэгтэй магадгүй нэг удаа шантраад ингээд нэг удаа уун нэг удаа тоглоно тий тэр болгонд ингээд дэмжиж хамт байх юм айгу хэрэгтэй тэрний одоо social support гэдэг юм би бас их ярьдаг да одоо нийгмээс ирж байгаа тий тусламж одоо гэр бүлийнхний тэр тусалж байгаа найз нөхдийнхэн тусалж байгаа бид нар хамтдаа шүү энэ зүйл төр гэдэг юм мэдрүүлж явах хэрэгтэй. Тэгээ дээрэс нь нөгөө нэг бас одоо яг энэ донцсон хүндээ бас хандаж хэлэхэд аль дөрөв ярьсанчлан гэр бүлийнхэн найз нөхд чинь
Яа тэгэхээр бас яг ингээд сэтгэл зүйн хувьд айгүй докторгүй болцсон байгаа танаас болоод ерөнхийдөө тий байнга одоо ингээд таныг ингээд угаасаа тоглолтоо угаасаа мөнгө аваад ингээд гээд нэлээд удаан хугацаанд ингээд үргэлжилсэн зүйл болохоор тэр хүмүүсийн тархинд бас тэгээ програмчлагдсан. Таны ингээд байнга энэ тоглолчгүй дээ энэ ингэчгүй дээ гэсэн ингээд нэг айдастай тийм төгшүүр нь бас тэр хүмүүст байгаа. Тэгэхээр тэр хүмүүс таныг чи ууц юм уу тоглолцсон юм уу гэж хэлэхэд нь битгий бас уурлаад бухимдаад тий ингээд 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 emotionally сэтгэл хөдлөлөөрөө хандаарай гэж ер нь айгүй ер нь хэлэх нь бас зүйтэй байх. Тэгээд энэ хүмүүс бас надаас болоод ийм хугацаанд ингэсэн шүү дээ гэдгийг бас айгүй сайн ойлгож байгаарай гэж ер нь хэлмээр байна. Тийм тэгээд дээрэс нь яг нөгөө түрүүний бочим янжаа хоёр юм хийсэнчлэн яг сэтгцийн суур эмгэгүүд ингээд онцлогтой дандаа хамт явдаг гэдгсэн шүү дээ. Ер нь хвчлэн хамт явдаг гэдгсэн шүү дээ. Тэгэнгүүт бас яг тухайн суур өвчнийхөө эсрэг эмчилгээг хийх нь бас айгүй чухал. Одоо сэтгэл готрол суур өвчин байгаа бол антидепрессант хэрэглэх ч юм уу өөртөө тохирсон антидепрессант хэрэглэх монголчууд болохоор ингээд сэтгэл готрлын эсрэг юм уу нэтэргэлтэхээр ингээд бас л яг нөгөө бидний өмнөх подкастууд дээр ярьжсэн шиг ичхэвтер зүйл мүл гэдэг ч юм уу тий. Тэгээд би ингээд нэг хамаарлаасаа гарах гад эмний чинь хамааралтай болчихвол яахан гэдэг ч юм уу. Гэтэл үгүй зүгээр тэр эмийг хэрэглэснээр та сэтгэл готролгүй амьдрал гэж юу байдгийг бодлоготой амьдрал гэж юу байдгийг гэдэг ч юм уу. Ингээд энийг зүгээр мэдэрчин тэгээд яг энэ зүйлсгүйгээр бид нарын амьдрал бас өрнөх боломжтой юм байна. Би аз жаргалтай амьдралыг бий болгох боломжтой юм гэдэг ойлголт үүснэ гэсэн үг. Яагаад гэвэл тэр нөгөө нэг шинж тэмдгүүдтэй ингээд бидний зоогоод байгаа шинж тэмдгүүдийн чинь тэр эмийн тусламжтайгаар бид нар ингээд багсгаж өгч байгаа учраас ингээд энгийн хэвийн байдал ямар байдгийг бид нар мэддэг болчихж байгаа учраас нөгөө нэг тэр одоо бид нар тэмүүлэх зүйлтэй болчиход ин гэсэн үг шүү дээ. Би одоо яг энэ эмийг хэрэглэхгүйгээр би энэ бодисыг хэрэглэхгүйгээр би энэ зан үйлийг хийхгүйгээр яг ингэж амьдрдаг болмоор байна гэдэг энэ тэмүүлэх зорилготой амьдралын зорилготой болчих гэсэн үг. Тэгэхээр яг тийм болохын тулд бас нөгөө нэг эмчилгээний үр дүн илүү үр дүнтэй тий нөгөө тухайн хүн маань илүү тууштай тэгээд зорилго тэмүүлэлтэй тухайн эмчилгээг үргэлжлүүлэх бас боломжтой болдог юм болов уу гэж боддог. Тэгээд яг нөгөө янжаагийн хэлсэн дээр бас яг амар дэмжиж хэлмээр байна. Ингээд нөгөө зөвхөн өөрийгөө тухайн одоо асуудлын төвнө гэж хараад ахгүй тий би л ингээд хэцүү байж тээ би өвдөд заваад байна тий би ингээд энэ хамаарлаасаа гарч чадахгүй байна гэдэг ч юм уу тий тэгхгүйгээр таны гэр бүлийнхэн чинь ч гэсэндээ таны хамаарлаас таны донтолтоос хамааралтай болсон байгаа гэдгийг бас амар сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд надад ингээд хэцүү байгаа гэхдээ надаас болоод энэ хүмүүст бас хэцүү байгаа шүү дээ гэдгийг ойлгоод гэр бүлийнхэнтэйгээ бас айгүй хүлээцтэй хандаад нэгээ ийм дэмжих харилцан дэмжих тийм одоо үйл ажиллагаатайгаар явагдах хэрэгтэй. За тэгээ энэ эмчилгээг явуулах хэрэгтэй. За тэгээ дээрэс нь яг нөгөө гэр бүлийнхэн нь бас ингээд өөрсдөө хэцүү байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд эн чинь зөвхөн энэ хүний асуудал биш бас миний бас асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөөд бас ингээд мэрэгжлийн үнээс тусалцаа авах ч юм уу тий яг түрүүний хэлсэнчлэн бүлгийн сэтгэл зүй терапи ч юм уу тий тиймэрхүү юмд оролцдог ч юм уу тиймэрхүү байдлаар ингээд өөрсдийгөө бас дэмжих үйл ажиллагаа явуулаарай гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдөр ерөнхийдөө донтолтын талаар эдгээр зүйлийг яриа гэж бидэд бодлоо. Тэгээд хэрвээ одоо донтолттой холбоотой танд янз бүрийн асуудал байгаа эсвэл яг гэр бүлийнхэн ойр дотны хүнд ийм асуудал байгаа тодруулах зүйл байх юм бол бас манай нөгөө Instagram хаягдлууд бичиж болно. Тэгээд бид гурав чадгаараа хариулаад туслаа. Тэгээд бас явхад бэлэн шүү гэд тэгж хэлмээр байна. Тэгээд ямар ч байсан тухайн одоо өнөөдрийн энэхүү подкастаар маань та хэдэд нэг жоохон ч гэсэн донтолтын талаар бас ойлгуулсан байх. Тэгээд ер нь өөрөө донтолттой бол одоо энэ зүгээр миний одоо тийм зуршил ч гэдэг юм уу муу зуршлаа донтолт гэж одоо донтолт бишээ гэж бити үгүйсгэж яваарай. Эсвэл эргэн тойрны тойронд чинь бас иймэрдүү одоо янз бүрийн одоо муу зуршил юм шиг харагдаж байгаа юмнасээ цаагаараа бас донтолт биш байгаа юм биш байгаа. Ийм хүмүүс байх юм бол бас яаралтай одоо нэгнтэйгээ ярилцаарай тий тэгээд хэрэгтэй одоо тусламж үйлчилгээгээ бас аваасай гэж би юу хүсэж байна. Тэгээд бас энэ донтолтын талаар нэг одоо жоохон сэтгэл гонсойлгосон зүйл нь юу вэ гэхээр ер нь дэлхийд даяар дунджаар юм ер нь донтолттой хүмүүс одоо тутмын одоо 12 хүн тутмын ганцхан л өөрт хэрэгцээтэй одоо үйлчилгээгээ эмнэлгийн тусламж үйлчилгээгээ авдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бас их харамсмаар тэгээд энэ донтолтоос болоод бас одоо жил болгон тий дэлхийд даяар ойролцоогоор 3 сая хүн нас ордог гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бас амар тоо одоо жил болгон манай Монгол улсын хэмжээтэй дайтай хүмүүс одоо зөвхөн донтолтоос болоод нас орж байгаа. Тэгэхээр бас айгүй эмзэглүүлсэн тоол байгаа юм л да. Тэгэхээр магадгүй та өнөөдөр яригын тойрны хажуудаа байгаа хүмүүстэй тий туслах боломжтой бололцоотой байх юм бол та тэр одоо хүнийг аврах тий одоо тэр хар ангалаас нь аврах одоо хүн байж магадгүй шүү гэдгийг бас дахиж хэлмээр байна.
За тэгээд өнөөдрийн подкастыг маань ингээд шимтэн суугаад удаан уншуулж гисэн ингээд сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бүгд өдрийг сайхан өнгөрүүлээрэ дараагийн подкастаараа уулзлаа. Түр баяртай. Баяр таа. Баяр таа.